Монгол телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрт зочноор Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Джеймс Лиотта хүрэлцэн ирээд байна. Хөтөлбөрт тавтаа морилно. Урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Мөн Америк Монголын хооронд худалдааны ил тод байдлын гэрээ хийгдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын бизнес эрхлэгчид, хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд, хоёр орны хооронд шинээр байгуулагдсан ил тод байдлын гэрээтэй холбоотой ямар хандлага уур амьсгалтай байна вэ? With the transparency agreement, it's certainly a confidence builder. Ил тод байдлын гэрээ гэдэг бол бидний хувьд харилцан итгэлцлийг бий болгох арга хэрэгсэл юм. Бид үүнийг тодорхой цаг хугацааны туршид Монгол улсын нөхцөл байдал, зан төлөвт хэрхэн хэрэгжихийг харах юм. Мөн ил тод байдлын гэрээний хэрэгжилтийг 2017 оны өсөлтийн төлөвлөгөөнд хууль эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвийн хүрээнд тодорхой тусгасан байна. Энэ гэрээг байгуулж байгаа нь бид гэрээний хэрэгжилтийг хангах талаар ажиллана гэсэн үг. Тэгэхээр энэ байдлаар л бизнесийн итгэлийг нэмэгдүүлэх юм. We've been pushing to get the transparency agreement through, and now that it's through, we'll be pushing to have it implemented as well. So it certainly builds confidence. So we've been going through the roadmap for growth. Өчигдөр гарсан 2017 оны өсөлтийн төлөвлөгөөтэй танилцж байхад санхүүжилт, эдийн засгийн төрөлжүүлэлт, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтыг сайжруулах зэрэг зорилтуудыг оруулсан байсан. Монголд аль салбарт Америкийн бизнесүүдийн хамтын ажиллагаа сонирхол илүү байна гэж үзэж байна вэ? Уул уурхайн салбар бол мэдээж анхаарал татсан том салбар байсан. Харин одоо амчаам, хөдөө аж ахуйн салбар руу их анхаарч байна уу гэж санагдаж байна. Хоёр орны хувийн хвшлийнхний хооронд ойрын 1-2 жилийн хугацаанд сайн үр дүн харагдах сэргээгдэх эрчим хүч гэх юм уу ямар нэгэн салбарын гэрээ хилцлүүд хийгдэж байгаа юу? So which do you see in 1 to 2 years is a promising partnership between private players? Well, economic diversification certainly is a key. Эдийн засгийн төрөлжүүлэлт гэдэг бол манай 2017 оны өсөлтийн төлөвлөгөөний гол зорилт. Энэ зорилтын хүрээнд бид эдийн засгийг илүү өргөн хүрээнд авч үзнэ гэсэн үг. Бид үнэхээр хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт анхаарч байгаа л да. Мөн онцгойлон анхаарч байгаа тодорхой өөр төрлийн сэргээгдэх эрчим хүчний үсрүүд ч бий. Монгол дахь ам чамын гишүүд, Америкийн компаниуд хувийн хвшлийг олон улсад өрсөлдөхүйц болгож чадах систем нэвтрүүлэлт, түгээлт, нийлүүлэлт зэргийн хувьд маш сайн технологитой. Бизнесүүд олон улсад өрсөлдөхүйц болоод ирэхээр хөрөнгө оруулалтыг татаж эхэлдэг. Хүмүүс сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмжийг дэлхийн хэмжээний компани гэж ойлгодог шүү дээ. Өөр бас нэг зүйл бол Монголд Америкийн франчайзын улам нэмэгдэж байгааг та бүхэн харж байгаа бах. Үүнд KFC, Pizza Hut, Hard Rock Cafe, Ramada, Best Western гэд олон франчайзинг нэрлэж болно. Тиймээс бид зарим гишүүдэд 6 сард Нью-Йорк хотод болох франчайзингийн үзэсгэлэнд урьж авч явахаар төлөвлөж байна. Энэ үеэр бид гишүүддээ бусад франчайзингийн бизнесийн боломжуудтай танилцахад нь туслах юм. Түүнээс гадна ам чам дахь хөдөө аж ахуйн хороо маань Монголын хөдөө аж ахуйн яам болон бусад орон нутгийн хөдөө аж ахуйн компаниудтай хамтран ажиллаж, чөлөө зах зээл дээр хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүдийг амжилттай хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байгаа. Бид ер нь сэргээгдэх эрчим хүчний салбарт салхин цахилгаан станцаас эхлээд янз бүрийн салбарт ажиллахаар анхаарч байна. In renewable energy, it could be anything from GE, wind farms to you name it. We're really looking at a lot of stuff in those sectors. So we have seen the inauguration of the President of the United States and Америкийн нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгч тангараг өргөлөө. Америкийн шинэ захиргааны эхний мэдэгдэлч дэлхийд дахинд нэлээд шуугиан дэгдэгэд байна. Та Америкийн нэгдсэн улсын шинэ захиргааны бодлого Аз дахь болон бусад улс орнууд дахь ам чамын байгууллагуудын үйл ажиллагаанд хэр нөлөөлөл үзүүлнэ гэж бодож байна вэ? America first will play out in the local chambers, American chambers around the world. Sure. Well, for I don't necessarily see them as combative. Би манай байгууллага Америкийн нэгдсэн улсын захиргааны бодлогууд хоорондоо зүрхөөс илүү зэрэгцэн явна гэж бодож байна. Америкийн ерөнхийлөгчийн бодлого буюу засгийн газрын бодлого, Америкийн хувийн хвшлийн компаниудын хооронд тодорхой хэмжээний ялгаа байгааг хэлэх хэрэгтэй. Мэдээж хэрэг засгийн газраас хувийн хвшлийг зохицуулж тодорхой хэмжээнд нөлөөлж болно. Гэвч энэ нь бүрэн хянана гэсэн үг биш юм. Америкийн нэгдсэн улсын Silicon Valley болон бусад тодорхой салбаруудад анхаарал хандуулж байгаа нь үнэ. Тэгвэл Америкийн хувийн хвшлийн бизнесүүдийн үзэл бодлын талаар нэг зүйлийг хэлэх хэрэгтэй юм. Тэдний хувьд бизнес нэгдүгээрт байдаг. Тэгэхээр ерөнхийлөгч Трамп яасан ч тэд энэ л зарчмаа баримтлах нь тодорхой юм. And it's going to be that way regardless of where President Trump tries to steer it. So while we're on controlling the business, Нэгэнт бизнесийн сэдв хүнснөөс
Манай улсын парламент Монголын зэс корпорацийн Оросуудаас эзэмшилтээ авсан Эрдэнэт үйлдвэрийн 49% хувьцааг төрд буцаан авах шийдвэрийг гаргалаа. Энэ асуудлаар Амчаамын гишүүд ямар үзэл бодолтой байна вэ? State-owned giant Rostec. How does your members feel about this parliamentary decision, or the business investors you are talking to? Well, the American Chamber of Commerce in Mongolia, we don't have a particular view on it. Манай байгууллагын хувьд яг хэний зөв, буруу тал дээр дүгнэлт хийхгүй. Бид харин үүнийг хуулийн засаглал, гэрээ контракт зэрэг зүйлсийн өнцгөөс нь хардаг. Гэвч нэг засгийн үед хуулийн дагуу байсан зүйл нөгөө засгийн үед хууль бус болох шийдвэрүүд гаргах нь Монголын хөгжил, эдийн засгийн өсөлт дэх хор тавдар болж байна. Энэ зүйл өмнө нь ч гэсэн байдаг л байсан. Танаа улсад хуулийн засаглал алга байна. Энэ бол хуулийн засаглалыг хийж чадахгүй байгаа хэрэг юм. Хуулийн засаглал гэдэг хэн төрийн эрх барихаас үл шалтгаалan тогтвортой байдаг зүйл. Харин одоо Монголд хуулийн засаглал бус намын засаглал байна. Үүнийг л өөрчлөхгүй бол бидний юу хийхээс шалтгааллахгүй ижил үр дүнд л аваачих зүйл юм. Энэ зүйл л бидний өөрчлөгдөөсэй гэж хүсэж байгаа зүйл байна да. And the way we act, we're going to always continue to get the same thing, and that's what we have now, and that's not good enough for Mongolia. We deserve better. So my last question on the general economic. Сүүлийн асуулт маань Монгол улсын эдийн засгийн ерөнхий байдалтай холбоотой. Олон улсын валютын сан болон Монголын засгийн газар энэ асуудлыг бараг хэлэлцэж дуусч байна. Олон улсын валютын сан хамтран ажиллах засгийн газруудад тодорхой шаардлагуудыг тавьдаг. Та энэ хэлэлцээрийг Монгол улсын засгийн газар эдийн засгаа аврах зөв арга зам гэж үзэж байна уу? Мөн энэ асуудалтай холбоотой эдийн засагт ямар томоохон хүндрэл бэрхшээл үүсэх бол? And where do you see the biggest hurdle moving forward? What is the hurdle to growth at this point? Бидний зүгээс Монгол улсын эдийн засгийг хурдан сэргэж зөв замдаа ороосоо гэж хүсэж байна. Одоогоор бидэнд ажиглагдаж байгаа зүйл бол бид хаана хүрчээд байна. Яагаад ингэчхв гэдэг дүгнэлт шинжилгээ хит их яваад байх шиг байна. Монгол улс энийг шүүмжиллээ болж эдийн засгаа зөв замд нь оруулах алхмуудыг бодитоогоор хийж эхлэх хэрэгтэй. Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс ч хэдэн сарын өмнө бусад орнуудаас зээл тусламж нэмж авснаас илүү хамгийн зөв сонголт бол олон улсын валютын сантай хамтран ажиллах юм гэдгийг хэлж байсан. Хэдий олон улсын валютын сангийн шаардлагыг биелүүлэхэд амаргүйч энэ байгууллага танай улсад ил тод байдлын реформыг хийж хууль эрх зүйн орчныг давхар сайжруулахад туслана. Энэ байгууллага системийн алдаа дутагдлыг залруулахад дэмжлэг үзүүлдэг байгууллага. Мэдээж энэ үед олон жилийн туршид бий болсон алдаатай бодлогоос шалтгаалan Монгол улсын бүхий л эдийн засгийн оролцогчдод амаргүй байх болно. Татварын өсөлт, бондын үр төлбөр гэх хүндрэлүүд давхар үүснэ. Гэхдээ л бодит байдал дээр олон улсын валютын сангийн хөтөлбөрийн дүнд нөхцөл байдал сайжирсан байх болно. Тиймээс үүнийг хийх л хэрэгтэй. Миний зүгээс сангийн яам, олон улсын валютын сан, хувийн хвшлийнхэнтэйгээ тодорхой сайн харьцан хамтран ажиллана гэдэгт найдаж байгаа. Энэ ажлыг хариуцсан хүмүүс байна. Тэгэхээр хэрэгжүүлж эхлэх л хэрэгтэй. Цаг гарган ирсэн танд баярлалаа. Баярлалаа.